За одоо нэг Шатам гэж уншдаг юм болоо, Chatham гэж уншдаг юм болоо мэдэхгүй. Ямар ч сан энэ Fredericksburg, Virginiad байдаг. Америкийн 250 жилийн түүхийг боолчлол иргэний дайн бүх юмыг үзсэн газар байна. Энд чи яг одоо энэ ирсэн газар George Washington ирж исэн, Thomas Jefferson, Abraham Lincoln ирж исэн байна. Clara Barton гэж ямар хүн байд юм бол тоо. Walt Whitman хоёроос ирж исэн л гэж нэг лалдартай хүмүүс биш үү? За тэгээд Америк 1900 оны сэргэн мандалд бүх юмыг үзсэн харсан хүмүүс шиг байна. Биш газар байна. Тэгээд энэ ч бол хамгийн минь боолоод хийдэг байсан юм байна. Одоо тэгэл ахалта өмнөдийн Virginia ч өмнөдийн нийслэл байсан баг. Тэгээд тайнд байна гэж байна. Шатам гэх юм уу? Тэгээ одоо нийт тулаан болсон газрууд үндэсний хүрээлэн байна. За тэгээд дээрвийн тоосон зам амираач нэг болж ирсэн гэхлээр за одоо бидний өмнө цаан ч байгаа тэр байшингууд 1700 оны хаус маус гэж ш. Гисцгийн хүлэмжүүдтэй. Цаан модны ажууд болох байшин жижиг 1770 онд баригдсан байшин гэж байна. Үндсэн хаус нь main building дээрэн жолоо юм байна. Цаанууд нь хуучин байна. Дээрэн шинэвтэр энэ юм гоё шүү. Ийм зуны сарч маяг цэцэрлэг. За Riverview улаан харч мартын тийм хардаг газар байгаа юм шиг. Энэ чинь наралц байдаг. За тэгээд энэгээр чинь Америкийн тэр мундаг ерөнхийлөгчүүд нь алхсан юм байна л да. Тэдрийн алхсан үдсэн юм үзэж ах шиг шүү. Энэ моднуудын хараад мангар том. 1863 онд авсан зураг гэж шүү. Фото зураг чинь тэр үед энэ аваад явж исэн байна. 1863 оны зураг гэдэг. Гэтэ маань энэ хаус маань дэвш үү. Энэ мод шүү дээ. Энэ хоёр мод. Энэ хоёр мод дээр очиж үзье. Тэ. Төмөрөөр одоо ингээд дэмжлэг хийгээд байцсан байна. Тэр үед залуу мод байж одоо ийм мод болсон байна. За хурж болохгүй шүү л гэж. Яа, ясл. За тэгээд энэ модыг ингээл байлгаж байна да. Catalpa trees. Иргэний дайны үед байсан л гэж да. Амьдрал үдсэн гэдэг шиг л. Их би энэ баг байхгүй болчиход тахтлуургаад шүү. Ийм хэдэн мод үлдсэн юм байна.
За. Иргэний дайны үед хэрэгжилж ирсэн их бууны биш үү. Жижиг нь бол зөндөө харж ирсэн. Томыг бол нэг харж байгаагүй юм байна. Энэ овоо юм биш. Түүний гарыг хэд иймэрхүү ийм том их буу. Belgrade Town гэдэг. За ингээд энэ их буун дээрээс гол харагдаж байна. Яасан харагддаг. River view гэдэг гол харагддаг. Энэ Catawba Tree гэдэг хахлаар гараад ирэх. Fredericksburg, Virginia. Тэрхүү тагснаад байна. Жижигхэн усаар гэрсэн байна. Зуны байшин. Тэр угаалгын байшин гэсэн. Laundry house. Иш явах юм байна. За одоо хэдэн ч үеийн бодог бүгд. Нөгөө хүлэмжийн house. За ингээд нөгөө хүлэмж гэдэг юм нөхдүүд хийж исэн байна. За тэгээд ийм хөөрхөн жижиг үзүүрийн жуулчдын сонирхлыг татсан газар байна. Тэгээд энэ үнгүй юм байна. Зам бол тэр дотор хаасууд нонгорхоо болд юм шиг байна. Нүлэрлээр хаагддаг юм байна. Тэгээд саний үтсэн хаасууд маань 1771 он. Түрүүний угаалгын өрөөж сүүл янсан юм байна л та. 1771 он. Галтгоо 71 он, бүгдийн л 71 он барьсан юм байна. Гоё юм байна. За, түрүүн бид нэр номер 2 дээр байсан бол одоо 1 дээр байна. Тэгээд ийм 6 газар battlefield болсон юм байна. Нэгсэндээ тулаан болсон газрууд юм байна. За яг одоо бид нар энэ байшинг явуулсан байгаа гэсэн. Дүмд хойдод унжаал байлцсан болох гэдэг нэг том тулааных нь газар нь. За тэгээд өмнөдийн жанжин ли энэ нөхөр одоо их мандаг гэр биш. Энэ Америкт бүх одоо байгалийн газар хамгаалдаг газар National Park Service гэж байдаг. DC-д бол одоо бүх голдноо үзмөрүүдийг эднээс хамгаалдаг. Өөрсдийн цагдаатай тэд нар маш сайн ажилладаг. Одоо энэ хавийнхаа бүх одоо цагдаа сэргээл ариун цэвэр 0 жуулчин бүх юмыг хариуцдаг. За энэ бол одоо backpack том чулуунууд байна та. Гэт тулаан ажилласан газрууд байна. Гэхдээ Марта Стивенс гэдэг хүний амьдарч ирсэн гэдэг чулуун дээр бичсэн байна. Тэгээд гоё том моднууд шүү нэраа. Асар өндөр том моднууд шүү. Дайны үед бол байж байгаа. Одоо бөөрн үлдсэн байна. Энэ бөөрн юм байна. За тэгээд энэ том мод. Тэгээ саний авсан мод л та. Хайхтар том. Ийм том. Сүрлэг моднууд биш шүү. Тэгээ түрүүний Confederate гэдэг маань одоо өмнөдийн цэрэгэл юм байл л да. Яагаад нэг Английн туг шиг хөндлөн улаантай цэнхэртэй далгай байдаг шүү дээ. Confederate soldier-уудын буюу өмнөдийн цэргүүдийнх юм байна. Хойдлынх нь болохоор хойдууд буюу боолыг чөлөөлөх байгаа нөхдүүд маань холбооны цэргүүд Union soldiers юм байна л да. Тэгээд Америк 2 хуваагдаж байлдаж ирсэн байна. Иргэний дайн дээрээ. За Innocent House гэдэг. За энэ бол ердөөсөө асар сум дөртөөд тэгээд баг алга дарам газар үлдээгүү гэж л хэлж ирсэн юм байна. Одоо мэдээж бодцсон байгаа. Доторх нь бол тийм ээ.
Одоо ингэ сүмний ормод. Тэг ингэж амар байгаа шүү. Энэ хааш мотон шалтаа ингээл үзэж тарж исэн байна. Энэ хааш. За энэ нэг хүний одоо баатарлаг үүс гэж дуусгах юм байна л да. Энэ залуу 19 настай байсан юм байна. Тэгээд яасан гэхэлэр өөрөө бол өмнөдийн цэрэг байсан юм байна. Тэгээд хойдлын холбооны цэргүүд хурж ирээд зарим нэг буудуулаад ус гуугаад ингээ хөвтөж явах хооронд нь манай 2 цаг торш ус бариад эднэр лүгүүгээд холбооны цэргүүд маань буутахаа болоод ойлгосон байна. Тэгээд нэгсэндээ дайсандаа ус зөөж өгсөн. Тэгээд явандаа энэ залуу маань бас 1863 онд Жоржиод бас байлдаж яваад насарсан юм байна. Гэхдээ яг энэ байлдааны үед бол энэ хүн зөөрүүлээд хөшөө барьсан байна. Тэгээ хүн чанар гэдэг юм алга болоогүй байсан шүү. Дайны үед ч байсан. Гэт хөшөөнөлдсөн байна. Өмнөдийн цэрэг хойтуудын холбооны цэрэгт ус өгч байгаа хөшөө. За ийм туршилттай газрууд байд юм байна. Фредериксбург, Виржиниад. За тэгээд андуураад орчвоо. Хувийн эдлийн шүү гэдэг яг энэ түүхийн тусгал газар ойлцоо бичсэн юм шиг. Шөнө өрөөгөр андуурж орвоо. Буудуур шүү. Энэ санийн хувийн хаус чинь тэгээд бас 1824 онд баригдсан. Энэ хувийн эдлэн гинчнээс нь харж олно гинэ. Тэгээд одоо бол хүн амьдардаг тий. Үднийт зөриөлөөгүй. Яг ингэ дүрээрээ л юм л та. Тэр байна. Тий. Мөн байна. 1824 онд баригдсан гэж шүү. Үлгэрийн юм шиг л том модноттай. Гоё газар шүү. Энэ моднуудыг харахаар л гоё. Модны үрцгийг яаж ингэж хийсэн цавуугаар барьцилдуулсан юм шиг байна. Тэгээд ийм гоё зам хийцэн байна. Модны үрцөө гахгүй. Тэгтээ юм сул биш. Тийм. Тэгээд нэг юм байгалийн маягийн ч гэх юм уу. Мэдрэгддэг тэгтээ гоё зөөлөн эрзэнэн дээр явж байгаа юм шиг. Ингэж хийсэн байна. За энэ бол одоо Confederates on Heights гэдэг одоо энэ товцог дээр байгаа л энэ нөхдөөд буюу өмнөдийнх юм ба шүү дээ. Тэгээ хойдлынхан бол ялах боломжгүй гэдэг тийм юу байсан. Тэгээд яаж ялсан, яг ялсан юм мэдгүй. Ер нь бол дайнд ялсан шүү дээ. Өмнөдийн их бууны ангийнх давуу талтай товцог дээр байсан нэг буунууд нь. За одоо ингээд их буугаар доош нь буудаж ирсэн байна да. За энд бол ер нь энэ дайнд 20,000 хүн бүстэй нас орсон байна. Дайны үед тэгээд өмнөдийн цэргүүдийн тэр корт хаусыг ойролцоо оршуулаад энэ ч холбооны цэргүүдийг их хөвчлөө оршуулсан. Тэгээд хараа 15,000 цэрэг оршуулснаас 3,000-ын лирдөөсөө бараг л мэдх юм байна. Зарим нь бол бараг хаяг усгүй нийтээрээ ингэж оршуулгдсан юм байна. Тийм том оршуулга байгаа юм байна. Маш их хин мэдэгдэхгүй зарим нь тэгж. За ингэж амар байгаа шүү. За. Фредериксбург гэж ийм газар байна. Жорж Вашингтны багада өссөн байшин байдсан байлээ. Тэрийг үзэж амжихгүй хаа. Тэгээд Вашингтны ээж нь Мэри Вашингтон гэж хүн байсан юм байна. Тэгээд тэр хүнийх нь их сургууль энд байдаг. Тэгээд тэр их сургууль нь буйны ажлаас их хийдэг хүн амтныг тусалдаг тийм буянтай эмэгтэй хүмүүс голдуу урд нь байсан юм шиг байгаа. Одоо бол эрэгтэй эмэгтэй оюутан таалсан баха. Ийм их сургууль байдаг гинэ. Их бууны сумнууд гэж юм байсан юм байна да.
За тэгээд энэ хавьд нь мэдээж хоолны газрууд Battlefield ресторан гэж байна. За иргэний дайны тэгээд ухсан ухаагүй эд дэлгийн зүйлүүд гэж байна. Хөөрхөн дээрийн хэлбэрээр ашиглаж байна. Тэр хөөчн ашиглаж шиг жоохон сэргээсэн байдаг. Subscribe to my channel. We have much to share.